За сая нөгөө лайв хийжээд яг төгсгөлд нь нөгөө унтуулж исэн хүүхэд маань сэрээд за нөгөө лайваа шеэр хийх гэж байгаад байхгүй устгаа хийцэн. За тийм учраас дахиад саяныхаа ярьсан болгоныг ярьж шинээр дахиж лайв хийж байна. За ямар ч байсан миний одоо хийх гэж байгаа лайв маань Моника Бацуух гэдэг чинь одоо миний бизнес тэтгэлэг хөтөлбөрт 25 сая төгрөгийн үн бүхий одоо энэ хүү тэтгэлэг хөтөлбөрт 5 жилийн хугацаанд үнгүү хамрагдах энэ хүү эрхийг авах одоо шанс боломж байнамаа. Тэгэхээр та бүхэн үзэн даруйдаа лайк дараа шеэр хийж бас надад туслаарай гэж миний зүгээс хүсмээр байна. За хамгийн гол нь үзээд лайк дараад шеэр хийгээд сэтгэлдээ бичих хэрэгтэй байгаа шүү. За эхлээд би өөрөө танилцуулъя. Намайг Хулан гэдэг хүрэл сайхан хөвгтэй Хулан гэдэг. За одоо би 26 настай. Миний одоогийн эрхэлж байгаа бизнес бол бариа цэцлийн салон гэдэг салон ажилладаг байгаа. За 3 дахь жилдээ ер нь бол доктортой үйл ажиллагаагаа явуулж байгаа юм салон байгаа. За ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ гэхээр ерөөсөө л хүнийг эмгүүгээр одоо өвчин зовироос нь салгах ийм зорилготой байдаг. Манайх дээр 13 төрлийн илэг бариа цэцлүүд ерөнхийдөө л хийгддэг. Хятадын уламжлалт болон Монголын уламжлалт за мөн орчин үеийн одоо арга ангаах аргатай одоо ингэж хослуулад одоо үйл ажиллагаа явуулдаг байгаа. За 13 нэр төрлийн үйлчлэгээ 13 одоо нэр төрлийн иллэг бариацл хийгддэг байгаа. За ерөнхийдөө их буянтай ажилталтаа хүмүүсийг одоо зовироос нь салгадаг, амраадаг, стресснээс нь салгадаг, за өөрт нь кайф мэдрүүлдэг, за мөн одоо жирэмсэн болдгоо хүнийг очиодоо жирэмсэн болгож гин, за мөн турахгүй тарган байгаа хүнийг ч турааж өгч гин. За ерөнхийдөө л ингээд хүмүүс дандаа сайхан сэтгэл кайф үлдээдэг ийм ажил хийдгээ. За миний одоогийн эрхэлж байгаа ажил бол энэ. За дараачийн зорилго маань юу вэ гэхээр хамгийн ойрхон зорилго маань 9 сард дараачийн салбарыг нээх гэж байна. За ингээд дараа нь 12 сард дараачийн салбарыг ингээд 3 сарын зайтай дүүрэг болгонд нэг. За ингээд цаашлаад ойрхон одоо нэг дүүрэгт 2 салбарч гэх юм уу те. Ингээд одоо салбараа нээх ийм зорилготой ажиллаж байгаа. За одоо яг салбараа нээгээд ийм зорилготой одоо салбараа нээхэд надаа юу саад болж байна вэ гэхээр ямар бэрхшээл байна вэ гэхээр ажиллах хүч айгүй тутмаг байдаг. За яг ингээд хүмүүс ажилд орно бүгдээрээ л мөнгөний төлөө байдаг байхгүй юу? Хөгжиж дэвшээ одоо суралцъя нийгэм төлөө олъё би дахиад өөрөө ийм салбартай болъё гэдэг хүмүүсээс илүүтэйгээр цалин нь хідвэ хэдэн төгрөгийн цалин авах вэ би гэртээ хүүхдээ хардаг амаа тэгээд хүүхдээ харахын хажуугаар ажиллах боломж байна уу гэх мэтчил надад айгүй их асуулт ирдэг. За иймэрхүү асуудлууд ч айгүй их тулгардаг. Ерөнхийдөө бол ажиллах хүч мал маш хэцүү хүнд байдаг байхгүй юу? Ажиллах хүчгүйгээсээ болоод одоо 10 хоногийн өмнө 2 дахь салбараа нээсэн байсныгаа одоо хаасан. Тэгэхээр би юу бодож байна гэхээр энэ бүх зорилгоо биелүүлэхийн тулд би эхлээд өөрөө ажиллах хүчээ бэлдэх хэрэгтэй юм байна. За ажил хайгчид ихэвчлэн хэн байна вэ гэхээр оюутан залуус ажил хайж байна. За гэртээ хүүхдээ хараад сууж байгаа. За мөн өрх толгоос ээжүүд айгүй их ажил хайдаг байхгүй юу? Тэгэхээр би дараагийн салбаруудыг нээхдээ тэдгээр одоо ажил хийх одоо нөхцөл нь Монголд угаасаа бүрдээгүй шүү дээ тийм хүмүүст тийм ээ оюутан жишээлбэл оюутан байна гэдэг одоо ажилд авдггүй за гэртээ хүүхдээ хараад суудаг ээж нар аль заваараа одоо хүүхдээ хараад аль заваараа ажиллаа хийвдэ тийм ээ. Тэгэхээр яг миний бодож явж байгаа юм юу вэ гэхээр би одоо энэхүү ажилд орж чадахгүй байгаа, хамрагдаж чадахгүй байгаа хүмүүсийг ажлын байртай болгох хэрэгтэй юм байна нэгдүгээр шүү дээ. За ийм хүмүүсийг ажлын байртай болгохын тулд би одоо хүүхдийн хардаг үйлчилгээ, ажилчдынхаа хүүхдийг хардаг үйлчилгээ, за цаашлаад үйлчлүүлэгчдийнхээ хүүхдийг хардаг үйлчилгээ, за мөн тэдгээрийн цаг нарт зориулс одоо тэдгээрийн цаг нарыг одоо зохицуулж одоо ажлынхаа цаг нарыг бас ингэж зохицуулах хэрэгтэй юм байна. Аль талаас нь одоо ажилчин маань ямар цаг завд ажиллах боломжтой байна. За үйлчлүүлэгч маань аль цаг завд ирж үйлчлэгээ авах боломжтой байна. Энэ бүхнийг маш сайн бодож төлөвлөсний дараагаар
одоо дараачийн салбарыг ерөнхийдөө нэх хэрэгтэй байна гэж бодож байгаа. За тэгээд эдгээр хүмүүст би ажлын байр нэгдүгээрт бий болох хэрэгтэй юм байна. За хоёрдугаарт эдгээр хүмүүсээ би чанаржуулж, чадваржуулж одоо мундаг бариашнаар болох хэрэгтэй юм байна гэд. Одоо иймэрхүү зорилготой явж байгаа. За тэгэхээр хамгийн ойрхон салбар маань одоо энэ 9 сард нэгдэнэ. За энд маань бас одоо эртнээс би ингээд судалгаагаа хийгээд ажиллах хүчээ ингээд хайгаад бэлдээд байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ мэтчлэн асуудал надад аягүй их тулгардаг. Дараагийн салбарт ч тулгарсаар байх болно. Ер нь бол салбараа нэхэд тулгарсаар байх болно надад. За тэгэхээр яг л энэ асуудлыг шийдэхийн тулд би одоо эдгээр гэртээ хүүхдээ хараад суудаг ээж нарыг ажилтай болгохын тулд оюутнуудыг одоо цаг заваараа ажил хийлгдэг байхын тулд за магадгүй цаашлаа төвшлийн бэрхшээлтэй иргэдийг би ажилтай болгохын тулд орлоготой болгохын тулд энэхүү хөтөлбөрт хамрагдаж энэхүү Моника Бацуугчийн миний бизнес буюу 25 сая төгрөгийн үнэлэмж бүхэн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт би одоо хамрагдсанаар эдгээр асуудлуудыг яаж шийдэх үү гэдэг гарц гаргалгаагаа би олж авах юм аа. Энээс гадна би одоо амьдралыг арай өөрөөр харах 360 градус эргүүлж харах арай тодор гэрэлтэйгээр арай нэг одоо эрүүл ухаанаар харахын тулд одоо надаа энэхүү миний бизнес хөтөлбөрөө сонсох нэг үг ч гэсэн айгүй чухал байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг ёсондоо би өөрийгөө нэг алхам степ буюу одоо нэг алхам дээшлүүлж байна. За ингэж дээшлүүлснээрээ би одоо яг ажил хийх боломжгүй байгаа гэртээ суудаг эдгээр хүмүүсүүдийг би ажилтай болох боломжтой эргүүлээд би тэдний амьдралд нөлөөлөх одоо боломжтой болж байгаамаа. За мөн өөрийнхөө зорилгыг биелүүлэх юм хүү боломжтой болж байгаамаа. За яг одоо ингээд бодохоор одоо яг ингээд салбар нээгээд бодохоор надаа за яг 9 сард ч яг нэг салбараа нээгээд би энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс ингээд хуваагаад ажилуулчихна л та. За дараагийн салбарыг нээгээд би яах вэ? Эдгээр хүмүүсийг би яаж ажилтаа болгох вэ? Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжийн би хүүхдийн яаж зохицуулах вэ? Тэрхүү ээжийн цаг нарыг яаж зохицуулах вэ? Үйлчлүүлэгч хаан цагийг яаж зохицуулах вэ? Асар их надад бодлууд байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсөл энэ их асар их бодлуудыг одоо төвггүйхнээр амархнаар одоо өөртөө стрессгүйгээр за мөн тэднэрт одоо эрэг байдлаар би яаж шийдэх ёстой вэ гэдэг гарц гаргалгааг одоо зөвхөн энэ миний бизнес гэдэг тэтгэлэг хөтөлбөрөөс л олж авна угаасаа гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн одоо намайг энэхүү амжилтанд хүрэхийн тулд энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд одоо төлөө одоо та бүхэн маань ч гэсэн надад дэмжлэг хайрлаад одоо энэхүү лайвыг шеэр хийж лайктаар шеэр хийж туслаарай. Тэгэхээр ерөнхийдөө миний ажлын тухай, за ирээдүйн зорилгын тухай, энэхүү бизнес хөтөлбөрт хамрагдаад дараа нь хийх ажлын маань тухай ерөнхийдөө мэдээлэл авсан байхаа гэж бодож байна. За тэгвэл Моника Бацуух гэдэг хүн хинбэ? Миний бизнес гэдэг хөтөлбөр ямар утгатай, ямар учиртай юм хөтөлбөр байгаад байна гэхлээр ерөөсөө л одоо та бүхний толгойн дотор цогшоол байж байгаа. Ингээл байгаа л байгаа. Нэг бизнес бодлыг эсвэл нэг төлөвлөгөөг дараа нь хий гэсэн ажлыг чинь одоо унтрахчгүй, асахчгүй байгаа. Ингээл байгаад байгаа бодлыг чинь ерөөсөө л дөрвөлзүүлээд, асаагаад, биелүүлээд ингээд зөв голдролтод оруулаад явах юм л зөвлөгөөг өгдөг. Одоо энэхүү арга замыг чинь зааж өгдөг, энэхүү арга замд хүргэх одоо ийм хөтөлбөр юм аа. Тэгэхээр та яг одоо бизнес хийж эхлэх гэж байгаа бол яман одоо бизнес хийгээд эхэлсэн дараачихаа алхмыг хийх гэж байгаа бол олон тав юм бодохгүй. За тэр одоо ном одоо яаж хэрхэн амжилтанд хүрэх вэ гэдэг ном уншилгүйгээр шууд л ерөөсөө энэ хөтөлбөрт хамрагдаарай. 1 жилийн 5 сая төгрөг байдсан байлээ шүү. Тэгэхээр миний хувьд бол одоо энэ эрхийг авчихал юм бол одоо эхний одоо үгээ сонсоод, эхний лекцээ сонсоод, эхний үнээсээ зөвлөгөө аваад шууд хэрэгжүүлж эхлээл ингээл миний бодож авдаг энэ бүх төлөвлөгөөнүүд юурсаа ямар ч асуудалгүй биелнэ гэсэн үг. Та нар одоо ингээл эдийн засгийн сургууль 4-5 жил сурна, араас нь магистрант, докторант гээл бас нэг хэдэн жил сурна. За амьдрал дээр гараад төлөө олох гээд нөгөө бизнесээ эхлүүлэх гээд бас л ингээ хэдэн жил болоод ингээ энэс энэний хооронд амжилтанд хүрэхийн тулд нэг 10-15 жилийн зай байна да. Энэ зайг ерөөсөө л
одоо энэ Моника Бацүхчийн миний бизнес хөтөлбөрт хамрагдаад л ерөөсөө ямар ч асуудалгүйгээр шууд шийднэ гэдэгт би 100% итгэлтэй байна. Тэгэхээр та бүхэн ч гэсэн энийг бас сонирхоод үзээрэй. Тэгээд би ямар ч гэсэн энэ арийнхаа энэ олон төлөвлөгөөнүүдийг биелүүлэхийн тулд би одоо энэ хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй байна. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдийг ажилтай болгохын тулд би энэ хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй байна. Оюутнуудыг би ажилтай болгохын тулд энэ хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй байна. За мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг мөн ажлын байраар хангахын тулд одоо энэ хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй байна. Энэ бүх одоо бодлуудаа амьд бий болгохын тулд би энэ хөтөлбөрт одоо заавал хамрагдах хэрэгтэй байгаа учраас та бүхэн намайг дэмжиж шеэр хийж өгөөрэй, лайк дарж өгөөрэй, мэдгүй нэгэндээ дуулгаарай. Ерөөсөө л таны амжилтанд хүрэх ийм олон ийм ирээлжилсэн олон зам нухчаа одоо юу гэдгийг даваа саад бэрхшээлийг одоо энэхүү миний бизнес энэхүү хөтөлбөр маань төвггүйхээ ингээд замын заагаад өгч нөхгүй юу. Тэгэхээр та бүхэн ч гэсэн сонирхож үзээд за мөн намайг бас дэмжиж өгөөрэй. Миний чин хүслийг одоо дэмжиж өгөөрэй. Магадгүй би энэ хөтөлбөрт орсны дараа тэнцсний дараа одоо ялагч усны дараагаар жилийн дараа магадгүй лайв хийхдээ би 4-5 салбартай олчихсон тий. Тэр 4-5 салбарт маань одоо яг миний одоо зориод байгаа хүсээд байгаа ийм хүмүүс ажиллаад амжилтанд хүрээд явж байгаа ч юм билүү хүн мэдэхгүй шээ тийм ээ. Тэгэхээр ямар ч байсан ийм зүйл зорьсон байна би. Тэгэхээр та бүхэн хамгийн гол нь намайг дэмжиж шеэр хийгээд лайк дарж туслаарай. Тэгэхээр бизнес эрхлэгчид болон бизнес хий гэж бодож байгаа хүмүүс маань бас энэ хүнд хандаад үзээрэй. 1 жилийн одоо 5 сая төгрөг байдаг. Миний одоо энэ хийгээд байгаа лайв бол 5 жилийн 25 сая төгрөгийн үнэтэй одоо үнэлэгдэх одоо баг үнэлж барамгүй ийм их оюуны хөрөнгө оруулалт одоо авах гэдэг учраас та бүхэн бас сайн дэмжиж өөрөө гэж миний зүгээс хүсэх байна. За ер нь бол яг ингээд Монголын нөхцөлд бизнес хийн гэдэг айгүй хэцүү байдаг байхгүй юу? Би жишээлбэл нэг дампуурч исэн хүн маш одоо томоор дампуурч исэн хүн байхгүй юу? Одоо маш их өрөнд ороод тэгээ юунаас олсон бэ гэхээр өрсөө ингээд сэтгэл хөдлөлд автчихсан. Ямар ч судалгаа, шинжилгээ байхгүй. За яг судалгаа, шинжилгээ гэхээр би юу хийх юм мэдэхгүй. Ингэж аваад дампуурч исэн надад нэг түүх бий. Тэгэхээр та бүхэн ч гэсэн ингэж дампуурлгүйгээр ингэж цаг зав болон одоо санхүүгээрээ хохирлгүйгээр одоо энэхүү хөтөлбөрт хамрагдаад одоо энэхүү асуудлуудаа дорн гэлс шийдчих боломжтой байгаа. За ерөнхийдөө тэнийг бизнес яахгүй л болгоод өгнө гэж миний зүгээс бодож байна. Бас миний бас нэг хамгийн одоо гол бодож явдаг юм юу вэ гэхээр би одоо энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар түүнээс олж авах мэдлэг, мэдрэмж одоо бүхнийг зөвхөн би биш, миний эргэн тойрны хүмүүс цаашлаад миний ажилчид, за ажилчдаас цаашлаад манай үйлчлүүлэгч нар, энэ үйлчлүүлэгч нараас цаашлаад тэр үйлчлүүлэгч нарын гэр бүл гээд маш олон хамрах хүрээ өндөртэй байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхэн намайг дэмжиж маш сайн шеэр хийгээд өгөөрэй гэж миний зүгээс хүсэж байна. За тэгээд ерөнхийдөө бол товчхондоо бол энэ уг нь би түрүүчийн лайваараа маш олон гоё юм зөндөө ярьсан. Тэгээд зарим нь мартчихж тэгээд ямар ч байсан лайв ингээд буюу тодорхой ингээд хийчихье гэж бодлоо. За тэгэхээр ингээд одоо бүгдээрээ намайг дэмжиж бүгдээрээ шеэр хийгээд групп руу шеэр хийгээд өөрсдийнхөө фейсбુક дээр шеэр хийгээд намайг дэмжиж өгөөрэй. Өөртөө хөрөнгө оруулалт, оюуны болон сэрэл мэдрэмжийн одоо ийм том хизээч надаас алга болохгүй ийм том одоо хөрөнгө оруулалтыг одоо хийхэд минь та бүхэн надад туслаач гэж би амжилтлан гуйж байна. Маш сайн шеэр хийгээд өгөөрэй гэж би гуйж байна. За тэгээд тийм байна. Ямар ч байсан та бүхэн миний тухай болон Моника Бацүхчийн тухай бас тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байх. Миний цаашдын зорж явж байгаа одоо энэ зорилгын тухай бас мэдээлэлтэй болсон байхаа гэж найдаж байна. Тийм. Би саяхан нэрээ 2 дахь салбараа нэгээд тэгээд нэг ажиллах хүч маань байхгүй.
Тэгээ нөгөө байгаад ирсэн хүмүүс маань болохоор нөгөө яг ингээд сайн нийцэж ажиллаж чадахгүй ингээд ерөнхийдөө түр ингээ хаасан байгаа. Одоо 9 сард үргэлжлүүлээд ингээ дахиад салбараа нэгээд ажиллана. Тэгэхээр юу вэ гэхээр хамгийн том асуудал бол ерөнхийдөө л ажиллах хүчил үйдэг юм билээ. Яг ингээд ажилтай чадвартай хүмүүсүүд нь өөрсдөө ингээ нэг ийм гоо сайхны слоныг явцсан байгаа байхгүй юу. Тэгээ яг ард нь ямар хүмүүс байна гэхээр яг л ингээл гэртээ хүүхдээ араал сууж идэг ээж нар. Ийм ээж нарт хийх ажил байна уу? Цагаар очиж ажиллая, тэдээс хэдэн цагийн хооронд ажиллая. Эсвэл оюутнууд би ингээд өглөөчөлд гэдэг юм аа, орой ажиллаж болох уу? Ингээд сэтгэл нь байгаад идэг тэр хүмүүст гэвч нөхцөл нь байхгүй байдаг. За үйлчлүүлэгч нарын хувьд бас байна. Хүүхд харах юм байна уу? Танад хүүхэд хардаг үйлчлэгээ байна уу? Дандаа ингэж надад асуудаг байхгүй юу? Ерөөсөй байнга. Тэгэхээр яг л миний бодож олсон юм юу вэ гэхээр гэртээ хүүхдээ хараад суудаг одоо ээж нарт, за мөн оюутан залууст, за мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ иргэдийг би ажлын байраар хангая. За мөн одоо гэрээсээ гарч чадахгүй олон хүүхдүүдтэй түүртэй тэгсэн мөртлөө би гоо сайханд ормоор байдаг. Нэг сайхан бариулаад биеийн чилээгээ гаргачмаар байдаг. Ийм хүмүүст зориулсан ийм одоо зорилго төлөвлөгөө юм аа. Миний төлөвлөгөө бол тэгэхээр та бүхэн ямар ч байсан эдгээр хүмүүсийг ажилд хамрагдахад за тэдгээр одоо үйлчлүүлэгч нарыг үйлчлэгээнд маань ороход за миний энэ одоо бодож авдаг, тээж авдаг энэхүү бодлыг бодит болгоход, энэхүү зорилгыг бодит болгоход туслаад бүгдээрээ шеэр хийж туслаарай. Миний нүүр номын найзуудаа та нар гоё шүү, гуйж шүү. За тэгээд эцэст нь хэлэхэд бизнес хийж эхлэх гэж байгаа. За мөн эхэлсэн дараачийн шатанда одоо ормоор байгаа тэрхүү хүмүүс маань Моника Бацуух гэгчүүд хандараа миний бизнес төсөл одоо бүртгүүлээ гэд эхэлсэн байгаа. Амжаад бүртгүүлчээрээ одоо бүртгүүлээд цаг заваа мөнгө санхүүгээ хэмнээд одоо стресстэж суухахаа оронд одоо эдгээр хүмүүсийн зөвлөгөөг сонсоод эдгээр хүмүүсийн арга барилаар өөрийнхөө арга барилтаа нийцүүлээд одоо маш хурдан амжилтанд хүрэх арга замыг заалгаад аваарай гэж миний зүгээс хэлмээр байна. За тэгээд ерөнхийдөө л та бүхний 10, 15, 20 жилийн одоо нүүр их хөдөлмөр, хөс хөдөлмөр, одоо цаг зав, мөнгө санхүү, одоо бүх юм чинь энэ хүн хэмнээл одоо ганцхан жилийн дотор магадгүй удлаа гэхэд те 3, 4, 5 жилийн дотор энэ хүмүүс одоо дорн та бүхэнд ингээл учрыг нь олоод одоо шоо эвлүүлж чадахгүй бол тэр хүмүүс ингээл эвлүүлээл хүчин ийм л амархан. Ийм гоё юм байгаад байна. Та бүхэнтэй бас хуваалцъя. Ингээд та бүхэн намайг одоо миний зорилгыг одоо биелүүлэхийн тулд тэдгээр гэртээ суудаг хүмүүсийг ажилтай болгохын тулд ямун одоо гэртээ хүүхдээ хараад сууж байгаа бүсгүүчүүдийг үйлчлүүлэгч нарыг маань одоо үйлчлэгийн чөлөөтэй ордог болгохын тулд одоо намайг дэмжиж сайн шеэр хийж өгөөрэй. Тэгээд та нар нэг юмыг анхаардаг бол хүн ажил хийгээд ажилтай бол ингээд бүх юмд нөлөөлдөг байхгүй юу? Ажлаа хийн, цалингаа авна, эргээд гэрт халуун дулаан уур амьсгал бүрдэн. За халуун дулаан уур амьсгал бүрдээд эхлэхээр өөр хүүхдүүд маань зөвхөн болж өснө. Ингээл ерөөсөө л ажилтай байхад л манай бүх Монголын ирээдүйн ингээл айгүй гоё гээлэг байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо энэ бүх одоо олон салбарыг маань нийлгэж, олон хүмүүсийг ажилтай болгож, олон хүмүүсийг одоо энэхүү буянтай үйлчлэгэнд хамрагдуулахын тулд одоо энэхүү арга замыг одоо бий олохын тулд одоо олуулахын тулд та бүхэн маань бас давхар хичээгээд сайн шеэр хийгээд өгөөрэй гэж миний зүгээс хүсэж байна. Тэгээд бүгдэнд нь амжилт. За тэгээ бүгдээрээ оройг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа, баяртай.